Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо үзэгчдээ тархины алаас сэтгэл зүйн нэвтрүүлэг подкастын дараагийн дугаар та бүхэнд хүргэж байна. За өнөөдрийн энэ дугаараа бол бид хоёр зочингүйгээр өөрсдөө хоорондоо ярилцаж хөтөлж явуулах гэж байгаа. За тэгээ өмнөх подкастууд дээр хоёлаа үзэг сонсогчдоо сэтгэл зүйн одоо үзэгдэл үйл явцууд хүн сэтгэл готрохаараа яадیں, сэтгэл зүйн зөвлөгөө яагаад хэрэгтэй ингээл нэлээ ийм дугааруудыг бэлтгэсэн. Тэгээд эдгээр дээр нэг давтагдаад байгаа зүйл бол хүн өөрийгөө таних, ойлгох нь чухал гэдэг ийм зүйлс байгаа. Тэгээд хүмүүс ч гэсэн ер нь байгалийн тухай ярьж идэг шүү дээ. Тэгэхээр байнга давтагдаад байгаа нэг юм зүйл учраас үнийг онцолж ирээ гэж бид хоёр бодсон. Тэгээд өнөөдрийн гол онцолж байгаа ярьж байгаа сэдв маань өөрийгөө ойлгох, таних тухай байгаа. За чиний бодлоор өөрийгөө ойлгох, танихыг ер нь юу гэж бодсон? Одоо хоёлаа өнөөдөр бол яг нөгөө сэтгэл зүйчид ер нь юу гэж үздэг яадын гэдгээс гадна өөрсдөө туршлагыг ч гэсэн бас ярих байгаа шүү дээ, тийм. Тийм тэгээд өөрийгөө олох, таних гэхээр нэг юм ямар нэгэн зүйлтэй ингээд танилцж байгаа, эсвэл ингээд нэг юм хайж олж байгаа ингээд процессыг илэрхийлэх үг орж ирж байгаа. Тэгээд би ингээд энэтэй холбоотойгоор энийг тайлбарлангаа одоо үзэж байгаа болон сонсож байгаа хүмүүсээсээ энэ асуултын талаар эргцүүлээсэй гэж өгсмөр байгаа байхгүй ингээд та өөрийгөө олсон уу гэдэг асуултанд нэг хариулаад үзтээ. Тэгэхээр олсон юм шиг вэ нүү? Эсвэл олоогүй юм шиг, эсвэл ингээд ирж хайгаал олоод ингээд цоглуулаад явж байгаа юм шиг санагдаж байна уу? Гэт ямар ч мэдрэмж төрж магадгүй. Тэгэхээр тэр мэдрэмжээ ингээд ажиглаж үзээсэй гэж хүсэж байна. Тэгээ миний бодлоор хувь хүнийхээ хувьд өөрийгөө олох, таних гэдэг чинь ерөөсөө л амьдралын процесс юм шиг надад санагддаг. Бид нэр одоо ихээс төрөөд за тэгээд амьдралын туршид одоо аливаа нэг амьдралын туршлагуудаа мэдэрч явж байгаад магадгүй нэг юм ухаан санаа ороод гэж хэлдэг шүү дээ хүмүүс бодит амьдрал дээр том хүн болсныхаа дараагаар нэг за зүйлээ одоо магадгүй нэг ахлах ингээд болохоор би чи нэр юу болох вүлээ, ямар мэрэгжил сонгох уу гэх нэг бодож эхэлдэг шүү дээ. Нэг тийм бодлуудаас өөрийгөө хайж олох моментууд эхэлдэг юм шиг санагдсан байхгүй. Тэгэхээр ер нь өөрийгөө хайж олно гэдэг чинь ерөөсөө өөртөө л танилцах юм байна шүү дээ гэж бодогдсон. Нэг хорвоотой танилцсан гэдэг одоо зохиол байдаг шүү дээ, шүлэг. Тэгэхээр бид нэр яг хорвоо дэлхийдээ танилцсангаа өөртөө танилцж өөрийгөө олж таних мэддэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө өөртөө танилцах гэж хэлмээр байна. Өөртөө танилцах гэдэг жоохон задлах юм бол нүуний физик одоо хүрээлэн орчлонгоор бодох юм бол өөрийнхөө бие махбодтой ингээд танилцах, нөгөө талаас дотор руугаа өнгөх юм бол өөрийнхөө нөгөө мөн чанар, дотоод итгэл үнэмшил, ингээ үнцэн ч юм уу бие юунаас ингээд аз жаргалыг мэдэрдэг гэдэг зүйлүүдтэйгээ танилцах хийж байгаа юм бол гадагшаа болоод эхлэхээрээ би хүмүүстэй яаж харилцдаг юм бол магадгүй би ингээ ямар орчин илүү тухтай болд юм бол ч юм уу гэдэг яагаад болон юу вэ гэдэг асуултанд хариулж байгаа ерөөсөө энэ танилцах процесс юм шиг надад санагдаад байна. Би нэг хүнтэй өмнө ярилцчихсэн чинь ингэж хэлж ирсэн байхгүй. Гэтэ тэр сэтгэл судлаач нар хүн биш л дээ. Гэсэн чинь өөрийгөө олох гэсэн чинь юу сони юм яриад байгаа. Өөрийгөө олно гэж юу гэсэн чи өөрөө байгаль юм чи өөрөө ингээд яг бие махбодороо сэтгэл зүрхээрээ бүх юмараа яг одоо ингэ байгаа шүү дээ. Тэгээд байгаа зүйлийг олно гэж юу яриад байгаа ингэж хэлж ирсэн байхгүй. Тэгээд нэг бодлыг бас тэгээ бодсон чинь нэр нь тийм ч юм уу гэж бодогдож байгаа. Гэхдээ хүн төрөлхтний яг нэг юм хүмүүсийн насан туршдаа ер нь өөрөөсөө асуудаг асуулт би яг хийм бэ гэдэг асуулт байдаг баг гэж бодогддог. Тэгээд яг юм сэтгэл судлалт чинь стресс гэдэг бол тийм юм аа гэдэг нэг юм тодорхойлолт олж байгаа шиг өөрийгөө олно гэдэг нь тийм юм аа гэдэг тодорхойлолт хайгаад олоход ер нь л хэцүү бараг байхгүй байх. Гэхдээ сэтгэл зүйчтэй энэ болж чухлаа. Өөрийнхөө ямар үед яадаг, юунд туртай дургүйгээ, ямар зан чанартайгаа мэдгэн чухлаа гэж ер нь бол байнга л ярьж байдаг, хэлдэг зүйл байгаад байгаа. Тэгээд өөрийгөө олох аялал маялал гэх юм бол бас нэг төгсгөл нь бас тодорхойгүй юм шиг ч юм уу ингээд санагдчихж байгаа. Тэгээд надад бас нэг бодогдож исэн зүйл нь хэдийн ингээд сэтгэл судлалт ямар нэгэн онол тодорхойлолтоор ч юм уу энийг тодорхойлоод хэлээгүй ч гэсэн уран зохиолуудад энэ тухай хамгийн гоёор нь ингээд тусгацсан байдаг юм шиг санагддаг байхгүй. Тэгээд яг нэг юм гол баатрынхан дүрээр хүн өөрийгөө яаж таньж байгаа, хүн өөрийгөө яаж ойлгож байгаа гэдгийг харуулсан. Тэгээд хүмүүс бас ингэж хэлдэг шүү. Би тэр номыг уншаад тэгэл яг над шиг санагдал ч юм уу би тэр номыг уншаад тэгээ тэрнээс сэтэл аваад өөртөө ингэж ажиллая гэж бодсон, тгий гэж бодсон энэ гэл хэлдэг учраас уран зохиолын зүйлтэр энэ тухай хамгийн гоёор нэг бас тусгасан байт юм болов уу
гэж бодож исэн. За тэгвэл чиний хувьд өөрийгөө яг юм за би ер нь өөрийгөө бас ажиглах хэрэгтэй юм байна шүү, анзаарах хэрэгтэй юм, ойлгох хэрэгтэй юм байна гэдэг бодол мэдрэмжийг хизээ авч исэн бэ? Энийг яг нэг хувь хүн талаасаа ирвэл сая нөгөө өмнө нь хэлэхдээ нэг ахлах ангид ороод одоо нөгөө ямар мэргэжийг сонгох гэж бодоод хэлдэг гэсэн шүү дээ. Одоо тэрэндээ одоо төстэйгөөр яг тэр үеэс хэлж исэн юм надад санагдаж байгаа. Гэхдээ яг хүний ингээ амьдрал одоо заавал ухамсартайгаар ингээ бодохгүйгээр харахаар угаасаа л хүн нэг юм өөрийнхөө мөн чанар нэг амьдралын утга учир хайж амьдрэх юм шиг байгаа байхгүй юу? Хасасны онцлогтой. Тэгэнгүүт миний хувьд болохоор яг нэг юм ажил дээр гараад эхэлсэн үеэс нэг өөртөө ноцолдож эхэлсэн үе хэлсэн гэхүү. Одоо ноцолдох гэдэг нь яг нэг юм доторлогоо өнгөөгөө нэг юм сөрөгч талааж анзаараад, эрэгч талааж анзаараад тэр бүхнийг нэг хүлээн зөвшөөрөхгүй л тэрийг тэгснээ амьдрал дээр нэг юм олигтойхоо шиг ингээ удирдах залчих гал нэг юм ноцолдож эхэлсэн байгаа байхгүй. Тэр яг нэг юм өөрийгөө олох гэдэг ухамсартай процесс юм шиг надад ингээ санагдаж байгаа. Тэгэнгүүт нөгөө сая чиний ингээ хийсэнчлэн өөрийгөө таних гэдэг чинь яг юм юм аа гэдэг юм одоо номон дээр бичигдсэн ингээ зүйл биш байгаа байхгүй. Одоо сая хийсэнчлэн хүн ингээ уран зохиол уншсан яг нэг надтай адилхан юм шиг санагдсан гэж байгаатай адилхан хүний амьдралуудад яг тийм нэг моментууд гарч ирдэг юм шиг эсвэл нэг үйл явдлын дараа ч юм уу те эсвэл нэг чимээгүй хүн шиг сууж исэн чинь яад ч нэг юм бодлууд орж ирдэг ч юм уу тийм моментууд хүн өөрийгөө нөгөө өнгөх хэрэгтэй штэ гэдэг рүү ингээ хүнийг түлхэж өгдөг юм шиг. Тэгэнгүүт бид нэр эндээс хизээч нөгөө холдохгүй энэ замыг хизээч нөгөө даваад гарахгүй. Угаасаа бид нэр өөртөө нүүрлэх энэ замтай тулгарна. Тэгэнгүүт амьдралын ихээр гэдэг шиг ямар нэгэн байдлаар амьдралын үйл явцын хүрээндээ бид нэр өөрийгөө эргцүүлэх тэр момент руу ингээд угаасаа ордог юм шиг. Тэгээ тэр нь магадгүй хин нэгний үед нэг лекцэн дээр очиж сонссон чинь юм эсвэл нэг дуу сонсоо явж исэн чинь эсвэл хин нэгэнтэй ярилцсан ч юм уу тийм моментуудаас гарч ирэх баг. Тэгэхээр одоо нөгөө манай подкастны гарчийг хараад хүмүүс нэр өөрийгөө тань гэдэг нь юу юм болоо гэдэг нэг юм өгүүлбэр ингээл сонсох гол ч юм уу татаж авах гээд хүлээж иж магадгүй л дээ. Тэгэхээр та энийг сонсонгоо бас ингэ нөгөө эргцүүлээд үзээсэй гэж би хүсэж байгаа байхгүй юу? Сэтгэл судлалын шинжилгээ ухааны хүмүүс жоохон бөөрийнхээ гэж нөгөө ярьдаг шүү дээ. Жоохон бөөрийнхээ тимч гээд байгаа юм шиг өгөөч гээд байгаа юм шиг. Тэгэхээр яг нэг юм мэдрэмжтэй холбоотой өөрөөрөө өнгөх гэдэгтэй холбоотой зүйл өөрөө энэ л байна. Одоо энийг л өөрийгөө таних гинэ. Тэр та яг ингэсэн үү гэдэг зүйл биш. За би яг хэн блэ? Юу болоод байна? Эсвэл нэг юм хамгийн готрлын үеуд ч юм уу нэг тийм өөрийгөө таних руу ингэ бүлгсэн үед байж болох юм шиг надад санагдаад байгаа. Нэрээ яг одоо тэгдэгтэй хүмүүс ер нь л ингэ нэг юм харилцааны асуудлууд гарсан ч юм уу сэтгэл зүйн хувьд нэг асуудал ямар нэг юм тулгараа жоохон хэцүү болохоороо яах вэ гэдэг ер нь гарч шийдлийг хайж эхэлдэг. Тэгээ хайж эхлэнгүүт хамгийн ихнийх нь угаасаа нэг хариулт нь чи өөрөө яг хэм бэ? Чи яг ямар болохоор энэ зүйл одоо тохиолдоод байгаа юм бэ? Магадгүй ийм төвшөнд хүрчээд байгаа юм бэ гэдэг тэр асуултан дээр авчиад идэх бол хүмүүсийн хувьд бас л яг адилхан нэг ямар нэг юмтай тулгараад тэгээд тэр тулгарсныхаа дараа за би өөрийгөө ойлгохыг таны гэдэг нэг тийм эрэл хайгуулт гарч эхэлдэг үе юм байдаг байх гэж бас бодогдож байна. Тийм заавал нөгөө нэг өөрийгөө нөгөө олоод байгаа гэдэг нь манай сайхныг нөгөө мэдрээд байгаа гэсэн үг биш байхгүй юу? Ер нь бол хувийнхаа ингэж мэдэрснээр одоо хүмүүст хуваалцаж яхад хүн өөрийгөө олно гэдэг нь яг нэг юм сайхан өөрийгөө мэдрээл тэгэхээр өөрийгөө мэдэрсэн чинь гоё байл та эсвэл аз жаргалтай байл та гэж явах юм шиг төсөөлөгдөж болох хэдий ч тийм биш байгаа байхгүй юу? Ингээд заримдаа маш их өвдөлтөй өгдөг. Заримдаа ингээд төсөөлшгүй өөрийнхөө талыг олж хараад тэрийг хүлээн зөвшөөрнө гэдэг аюу хэцүү байдаг учраас тэр талыг харангуйтаа шууд буцаад хаалгаа хаагаад суртах ч ингээд магадлал байгаад байдаг. Тэгэхээр нөгөө өөрийгөө танино гэдэг нь гоё үг байгаа байхгүй юу? Ингээд ямар нэг эрдэнэс хайж байгаа тэрийг олж аваад олчлоо штэ гэж байгаа юм шиг ингээ гоё төсөөл боловч ингээд бас өвдөлтөйгээр ингээ явж байдаг юм шиг. Тэгээд сүүлийн үед надад бодогдож байгаа зүйл нь хүн нөгөө өөрийгөө олно гэдэг нь яах гээд байгаа юм бэ гэхээр өөртөө л эзэн суух гээд байгаа юм шиг санагдаж байгаа. Өөртөө эзэн байх, өөрийнхөө одоо нэг юм мөн чанар, үнцэн гэж хүнд байгаа шүү дээ. Эсвэл амьдралын итгэл үнэмшил тэрийг
бүгднийг нөгөө нэг энэ бол миний итгэл үнэмшил юм а, энэ бол миний үнц юм а гэдгийг барьж аваад амьдрал болж байгаа сайхан муухай бүх зүйлүүдийг тэр ганхахгүйгээр айл болох амжилттайгаар ингэж даван туулахын тулд өөртөө эзэн нь байгаад одоо мориор бол ингээд машинаар л өргүүлж авлага өөрөө атгаад өөртөө эзэн болоод ингээд явахыг хэлж байгаа юм шиг байгаа. Тэгэхээр ер нь өөрийгөө таних гэдэг нь гоё бас нэг талаа хэцүү. Гэхдээ хамгийн гоё нь та өөртөө эзэн суугаад тэгээд тэр амьдралын бүх зүйлүүдийг даван туулж тэр нөгөө өөрийнхөө амьдралыг ингээд бүтээн босгож байгаа процесс юм шиг. Тэгэхээр бид нэр өөрийнхөө амьдралыг л бүтээн босгохын тулд өөрийгөө таних гэж байгаа юм шиг төгтөр зэрэг төсөөлөдөг байгаа байхгүй. Одоо нөгөө сэтгэл судлалын онолуудад бол ингэж үздэг штеп. Ер нь яг хүний өөрийгөө таних аялал нь яг эзэнээс эхэлдэг ингээд гэх юм бол мэдээж дөнгөж төрснийхөө дараа бол тэр одоо төрсөн хүн шинээр төрсөн хүн яг амьд үлдэхийн төлөө л одоо тэмцэж бүх нөгөө инстинкт одоо хинч дөнгөж төрсөн хүүхдэд ээжийнхээ хөхийг ингэж хөхтэй шүү гэдгийг зааж өгөөгүй. Гэтэл тэр хүүхэд өөрөө л угаасаа ингээд инстинктээрээ хөхөж чаддаг. Хинч ингэж амьсгал гэдгийг зааж өгөөгүй. Гэтэл шууд л амьсгалж чаддаг. Хорвоод л хэд хүйтэн одоо ийм орчинд ингээд тасан цогцолч юм уу тий амьдарч ингээд чаддаг. Тэгэхээр энэ болгоо ингээд хийж байгаа зүйлс нь тэр зан үйлүүд нь ингээ янз бүрийн хариулт нь ерөөсөө нэг амьд түлхийн төлөө тэмцэл ингээ байгаад байгаа байхгүй. Тэгээд явж байгаад аяндаа нөгөө хүүхдийн хэл яриан, оюун ухааны чадвар нь тэ юмсыг хүртэж хүлээж авч байгаа энэ чадварууд нь гэл ингээ хөгжөөд эхлээд нөгөө би гэдгээ мэдэрч эхэлдэг тэ. Тэгээ яг эндээс яг тэр нөгөө би гэж яг хэм бэ гэдэг аялал нь эхэлж байгаа ч гэж хэлмээр юм уу? Нөгөө 3 настай хүүхдэд хүмүүс би гэдэг үеийг хэлчлээ. Яг нөгөө синдром нь эхэлчлээ гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр үеэс эхлээд яг нөгөө би гэдгийг хамгийн ихний юмнуудыг бүрдүүлж эхэлж байгаа. Би ингээ уйлаад ахаар хүмүүс хүсэл биелүүлээд идэм юм шүү дээ. Тэгвэл уйлаад ээ тэ. Эсвэл би ингээ энийгэд гоё хэлээд тэгээд өгөөч тийх үү гэд хэлэхээр хүмүүс хүсэл биелүүлдэг юм. Тэгвэл дандаа ингэж хэлээд ээ гэдэг ч юм уу би гэдэг юм ингэж бүрдүүлж эхэлж байгаа гэх юм уу. Тэгснээ дараа нь өөрийнхөө хүйсийг мэдэрч эхэлдэг тий. Эрэгтэй хүүхдүүд юм байд юм байна, эмэгтэй хүүхдүүд юм байд юм байна гэдэг тэр тэгэл туртай өмгөмсөж зүдэг зүйлс охтууд ч нь л плаж өмсдөг штэ гэж хэлдэг юм. Тэгэл энэ бүхнээс ер нь тэр би гэдгийн аялал яг ухамсартайгаар жих утгаараа эхэлж ах шиг байгаа юм. За тэгээд явж байгаа надад бас юу гэж бодож ирсэн бэ гэхээр нөгөө хүүхдүүд яг юмсыг нэг юм гадаад байдал дээр нь ажиглаж байгаа зүйлс дээр нь тулгуурлал би ирээдүйд цагтаа олно тэ эсвэл ингээ гоё костюм бижак хүмүүсийн захирал олно гэл ингээл хэлж байгаа маань дандаа нэг нийгмийн хүмүүсийн хэлж байгаа үнэлж дүгнэлж байгаа зүйлс дээр тулгуурлаад би гэдгээ нэг ойлгоод байгаа гэх юм уу. Тэгэл хүмүүс чиста хөөхөө өгч чиста эгдүүтэй шүү ч юм уу нэг гадаад байдал нь хэлж байгаа. Эсвэл одоо хүмүүс тусалдаг дүүгээсээ хардаг гэл нэг юм янз бүрийн шинж чанаруудыг хэлж байна. Тэгэж явсаар хагаад нэг ингээ хүүхэд насндаа бас нэг өөрийнхөө юу бүртүүлж байгаа ойлголтуудыг бүртүүлж хагаад тэгээд илүү ухамсартайгаар дараагийн төвшний нэг ойлгох процесс нь яг энэ өсвөр насны одоо тэр үед эсвэл өсвөр насны дараа үед бас эхлээд байх шиг анзаарч байгаа байхгүй. Тэгээд тэр үед юу болоод байна уу гэхээр нөгөө яг жинхэнэ би хөөрхөн гэж бодож исэн чинь нөгөө өмнө нь хүмүүсийн хэлжсэн тодорхойлолтоор би хөөрхөн би гоё гэдэг ингээ бодож исэн чинь зарим хүмүүсийн хувьд тэр хүүхд хөөрхөн биш гэж болно шүү дээ. Тэнгүүд би хөөрхөн биш юм биш намайг тэгж хэлсэн гэл нөгөө анх удаа тийм одоо хэцүү үгтэй магадгүй хэцүү мэдрэмжтэй тулж үзээл эсвэл хүмүүстэй би дандаа л хүмүүстэй цайхан харилцдаг хүмүүс дандаа надтай цайхан харцдаг гэж үзсэн чинь нэг хүнтэй маргалдаалч юм те. Тэнгүүд энэ яг үеэс эхлээд би ч нэрээ яг юм бэлээ гэдэг бас нэг юм дараагийн одоо аялалтаа гарах үе юм гэх юм уу. Тэгээд энэ бүхэн маань яг хэдийн нөгөө сая хадгалаа подкаст хэлээд хэлжсэн шүү. Өөрийгөө танин ойлгоно гэдэг нь ингээд яг нэг тодорхойлт хэдий ингээд байхгүй юм шиг боловч сэтгэл зүйн онолууд яг сэтгэл судлалд ингээд яригдаг бүх л зүйлс ерөөсөө л хүнийг өөрийгөө танихт нь л дандаа чиглүүлж ийсэн. Стрессийн тест бүгэлчхөө гэдэг байгаа чинь юу вэ гэхээр та одоогийн стрессийн байдал чи ямар байгаа юм бэ тэрийг таньчих ер нь стресстэй үедээ яа гэм бэ гэдгийг мэдчих гээл дандаа л энэ бүхэн чинь нөгөө өөрийгөө танихтал ер нь бол ингээд нэг зам мөрийг нь одоо чиглүүлээд байгаа
зүйлс гэх юм уу. Тэгэхээр нэг талаараа бас энэ сэтгэл судлалын салбар маань сэтгэл судлаачид маань хүнийг өөрийгөө танихт нь ойлгохт нь чиглүүлдэг нэг юм мэрэгжил юм шиг санагдаж байгаа. Санагдаж байгаа ч яг угаасаа л ингэдэг. Тэгээд би яг иймэрхүү зүйлс ярихаар бас нэг гоё зүйл боддог. Сэтгэл судлаачид болгон яг сонгосон мэрэгчлэрээ яг ийм үед бахархдаг байх гэж боддог. Хүмүүстэй ч тусалдгаас гадна өөртөө айгүй их тусалдаг мэрэгжил. Тэгээд хүмүүс туслахын тулд өөртөөгөө ажил. Одоо мэдээж энэ бол төгсөрсөн за магадгүй ингээд шашны одоо юм ойлголтууд дээр яг бурхан гэж тэр шүтж байгаа зүйлийг бол өөрийгөө олцсон гэгэрсэн гэж хэлдэг. Хэдий боловч яг нийтлэг дийлэнх ингээ хүмүүсийн байд амьдрал дээр юм л энэ бол ойлголтод төгсөрсөн хүн гэж хэлэхэд бас хэцүү шүү дээ. Хүн болгон л өөрийгөө ингээл 60-тай 70-тай хүн байсан ч л асуугаал хайгаал ингээл явж байгаа. Тэгэхээр сэтгэл зүйчэд тийм нэг асуултын эцсийн хариуг олцсон хүмүүс бол хэдий биш. Гэхдээ яах уу гэдэг нэг арга шийдлээ олоод хайгаад явж байгаа арай илүү зөв тохиромжтой замыг нь сонгоод явж байгаа ч гэдэг юм уу. Тэр аяллыг хийж байгаа хүмүүс учраас яг ийм момент сэтгэл зүйчэд нэг сонгосон мэрэгчлэр айгу бахархдаг юм шиг надад санагддаг. Нөгөө өөртөө тусалдан бас айгу үнэн. Тэгээд мэрэгчлийн онцлогоос шалтгаалаад бидний ажиглах чадвар айгу өндөр болдог юм шиг надад санагдаад байна. Сайн нөгөө чамайг яг ингээ хүүхдийг 3 настаас нэхлээл ингээ нөгөө шаттайгаар ярьж байгаа том болсныхан дараа заримдаа ингээ би хөөрхөн гэж итгэсэн байсан чи яг бодит газар гараад ирсэн чинь тэрнээс ингээ зөрчилдөх зүйл гараад ирж болно гэд. Тэгэхээр нөгөө энийг заримдаа өөрийгөө таних нь нөгөө өвдөлттэй байдаг гэж хэлж болохоор санагдсан байхгүй юу? Бид нэр багаасаа мэдээж хэрэг нэг юм тодорхой гэр бүл одоо хамаатай садангийн хүрээнд өсөж төрнж байгаа. Магадгүй тодорхой нэг нийгэм соёлын хүрээнд ч юм уу тий. Жишээлх юм бол одоо Монгол улсад одоо өсөж төрсөн хүн арабын соёлтой харьцуулахад их сондоо шүү дээ. Тэгэхээр бид нэг юм гэр бүлийн соёл, тэр дундаа нийгмийн соёл, одоо уул үндэстний соёл гэдэг юм соёлын хүрээнд донд бид нэр өсөж төрнж байгаа. Тэр дундаас ухамсартайгаар болов ухамсаргүйгээр ингээ өөрийгөө бүрдүүлээд явж байгаа. Тэгээд том болсны дараагаар яг нэг юм өөрийнхөө ихтгэл үнэмшилтэйгээр ингээ амьдраад эхэлсэн чинь биш байгаа юм шиг мэдрэмжийг өгөх зүйл байдаг. Юу вэ нөгөө нэг одоо ихийн санаа өөрийн санаа хадна гэдэг нэг Монгол үг гэдэг шүү дээ. Тэгтэл тэрийг ингээ бодохоор яг 100% хүн болгон дээр адилхан биш шүү дээ. 100% одоо ихийн санаа өөртөө яваад өөрийн санаа өөр газар ингээ явна гэсэн үг биш. Гэтэл яг энэ ихтгэл үнэмшил юу юм чи биш байсан юм биш дээ гэдэг ингээд мэдрэмж төрөөд ирэхээр хүнд яа харахгүй нэг юм юу готрах эсвэл эсэргүүцэл төрөх тийм тэр төрчлөөнтэй мэдрэмж үүсдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө нэг талдаа хүний насны ч юм уу хямрал болоод ирдэг. Тэгэхээр хэрвээ та ингээд нөгөө ойр дотныхоо хүмүүсийг эсвэл нийгэмд болж байгаа үйл явдлуудыг ажилласан бол хүн насанд хүрээд одоо бидний монголчуудаар бол ингээд нэг оюутан болоод ч юм ажил дээр гараад хэлэхээрээ хүн болгон миний бодлоор хямарч үтсэн байгаа. Тэгэхээр нөгөө энэ маань өөрөө хэвийн зүйл байгаа байхгүй юу? Тэгээд тэр нэг хямрал төрчөнтэй зүйл чинь юу илээ гэдэг нэг мэдрэмжийг өгөөд ингээ миний багаасаа бодож ирсэн энэ зүйл яг ийм байдаггүй юм биш үү гэдэгтээ ингээ нүрэлдэг гэрэнгүүт тэрийг ингээ учрыг нь олох гэж ирж хайж эхэлдэг нэг юм үйлчлүүд хийж эхэлдэг юм шиг байна. Тэгэхээр тэр нэг талаараа бас бид нэрийг нөгөө нэг өөрийгөө олоход илүү ингээ түлхэж өгдөг юм шиг. Дээрэс нь сайн нөгөө нэг сэтгэл судлалын шинжилгээ ер нь бол хүний өөрийгөө танихт нь ингээ түлхэж өгöd байгаа гэдэг дээр надад бас ингэж бодогдож байгаа байхгүй юу. Хөө ер нь ингээ өөрийгөө л таних юм биш үү гэж ингээ хувийнхаа бодож байгаа. Одоо амьдралынхаа туршлагуудыг харахад тэгэнгүүт хүн чинь жинхэнэ утгаараа өөрийгөө танина гэдгийг дотоод хөгжил гэж нэрлэж болох юм шүү дээ гэж надад бодсон байхгүй юу. Одоо бид нэр дотооддоо болон гадааддаа өөрийгөө хөгжүүлэхийн тулд ингээд эрэлхийлсэд байгаа ямар нэгэн зүйлийг бүтээхийн тулд хүсэл мөрөөдөлтөд хүрэхийн тулд гэтэл хүний дотоод хөгжил гэдэг зүйл чинь нэр өөрийнхөө мөн чанарыг олж аваад болохгүй байгаа зүйлтэйгээ жинхнээсээ нүүрэлтээд тэгээ одоо барилдвал барилдаад ноцолтоод хүлэн зөвшөөрөөд явуулаад өөртөө авч үлдэхийг авч үлдээд тэгээд өөрийгөө жолоодоод ингээд амьдрна гэдэг чинь л хүний нөгөө нэг татаад хөгжил юм биш гэж бодож байгаа хөө. Тэгэхээр сэтгэл судлалын шинжилгээ ухаан өөрөө танд яах гэж туслаад байгаа вэ гэхээр таны мэдхэд тэр дундаа таны дотоод хөгжлийг чинь бий болгоход туслаад байгаамаа. Гэхдээ мэдээж ирээд чи нөгөө инктиг гэж зааж өгөхгүй. Сэтгэл судлаачид яагаад бөөрийн юм шиг санагдаад байгаа вэ гэхээр танаар өөрөөр чинь бодуулж өөрөөр чинь олуулж өөрөө бие даагаад
нөгөө нэг өөрийнхөө дотоод хөгжлийг бий болгоод амьдралын сайдаа муутай зүйлийг тохиромжтойгоор даван туулах чадвартай болохт нь л туслах гэдэг байгаа болохоор заримдаа зүгээр л ингэ хилээд өччих юм чинь гэж ингэ бодох тийм нөхцөлийг бүрдүүлж магадгүй юм шиг санагддаг. Тэр нөгөө бусад хүмүүсийн ингээрээ тэгэрээ гэдэг ингээ зөвлөгөөг дагж байгаа маань яг л нөгөө бусад хүмүүстэй л яг тэр таны YouTube дээр үзсэн, телевиз дээр үзсэн тэр хүнтэйгээ нэг өөрийгөө ингээд адилтгаж яг ижлэгэн одоо амьдралын туршлагаар ингээд яваад тэгснээ тэр аргыг хэрэгжилж байгаа одоо юм шиг ийм хэлбэрт оруулаад байгаа байхгүй. Гэтэл таны туршлага таны одоо ингээд туулж мэдэрсэн тэр бүх зүйл чинь ингээд өөр байгаа шүү дээ тий. Тэгэхээр эцсийн дүндээ нөгөө хүний хэрэгжүүлсэн аргыг хүн хэрэгжилжэнгүүтээ юунд тулж ийнү гэхээр яг нэг өөрийнхөөрөө амьдралаа бүтээгээд магадгүй өөрийнхөө төлөө ямар нэгэн юмыг хийгээд энэ аягыг өргөөд тавилаа гэдэг ингээ үйл хийж байгаа шиг тийм мэдрэмжийг авч чадахгүй учраас эргээл дахиад нөгөө энэ амьдралын утга учир чинь юу юм бэ? Би гэж юм бэ? Би яг нэг өөрийнхөө хүснээр амьдрч чадсан уугүй юу гээл дахиад нэг юм хүний оршихуйтай холбоотой юм асуултууд гэх юм уу? Тэр зүйл рүү ингээ тулгаад бас ингээ хүрчдэг юм шиг санагдаж байгаа. За яг хөө үнэхээр сайхан аз магадгүй тохиогоод өөрийнх нь хэрэгжүүлсэн арга танд ингээ тохирчж байгаагүй л тийм. Тэгээ үүгээрээ гол нь юу хэлэх гээд байна уу гэхээр яг хөө нийтлэг тэр хүмүүсийн нөгөө зөвлөж байгаа аргууд одоо жишээ нь сүүлийн үед ингээ юмнуудыг харангууд тэмдэглэл бич гэдгийг айгүй их зөвлөдөг болсон тийм. Бясалгал төвлөрөх одоо ийм дасгалуудын амьсгалын дасгалууд хий гэдгийг бүр маш их зүйлсээр зөвлөж байгаа. Тэгэхээр энэ бол нийтлэг хүмүүст ер нь бол тохироод байгаа арга байна. Судалгаа шинжилгээгээр ч гэсэн гараад ирсэн хүмүүс тохироод байгаа арга байна. Гэхдээ одоо таны найзд орж тохирсон арга яг танд тохирохгүй байж магадгүй шүү. Энэ олон сонголт дундаас яг өөртөө тохирохыг нь олоорой л гэж нэгсэндээ хэлээд байгаа байхгүй. Тэгэнгүүт яг ингээд нэг одоо жишээ нь нэг ингээл ном байлаа гэхэд тэр нэг номыг хүмүүс яг ижлэгнээр ойлгоогүй байдаг штэ тийм. Би амьдралынхаа ямар үед энэ номыг уншсан, ямар үедээ би аль хэсгийг онцолж харсан гэдгээр юм ингээд нэг өөр байдаг болохоор яг өөртөө тохирох аргаалan гэж олж ирж хайгаарэ гэж хэлмээр санагддаг гэх юм уу. Нэг хүний амьдрал нэг дахин уншаад ямар ном байдаг штэ тийм. Тэг би яг нэг тэгж номыг унших амар дуртай гэх юм уу. Эхлээд ингээд нэг номоо уншиж агаад яг тухайн үедээ надад гой санагдсан хэсгүүд ингээд бичээд авчдаг яг өгүүлбэрийн юм уу нэг хэсгийн юм. Тэгснээ хэсэг хугацааны дараа уншаад үзэнгүүт нэг амьдрал өөрчлөгдөж байгаа учраас амьдралын үйл явц өөрчлөгдөж байгаа учраас арай нэг өөр хэсгийг ингээд онцолж хараад байдаг. Тэнгүүд яг тэндээс за миний тухайн сэтгэл зүйн байдал, миний тухайн үеийн мэдрэмж өөрийгөө таньсан төвшин маань энэ байсан юм байна гэд. Гэхдээ өмнөхөө шүүмжилж байгаа гэсэн үг биш. Харин тэрийгэ бараг ингээ улам ингээд ямар гоё юм бэ гэд бараг ингээ хайрлаж нэдгэндэг гэх юм уу. Тэгээ яг үнтэй адилхан л гэж хэлгээд байна. Тийм. Тэгэхээр хоёлаа нөгөө нэг өөрийгөө таних гээд бид нэр ингээ оролдож явж байгаа үед нэр ямар ингээ арууд бид нарт ингээ айгу хэрэг болсон бэ гэдэг ингээ хаваалцъя л та. Тэрнээс өмнө сая чамайг ярьж байгаа нэг зүйл ингээд толгойд ороод ирж байгаа байхгүй юу? Одоо хин нэний хэрэгэлсэн арга үр дүнтэй гэл ингээд сурталчлаад ч юм уу олон нийтэд таниулахад ингээд тэрийг ингээд хиймээр ингээд хүсэл төрдөг хүмүүс ингээд төрдөг. Гэтэ энэ бол хийвэл хийвээ. Та яг шийдвэр гаргаад хийж болно. Тэгмүүд энэ дээр нэг юм зүйл байгаа байхгүй юу? Хин нэгний ингээд сайн гэсэн зүйлийг би хийгээд тэрэнд нь хүлээлтэнд нь хүрээгүй ч юм уу үр дүн гараад болохоор ингээд буцаа сэтгэлээр унах ч юм уу эсвэл эсэргээрээ тэр хүнийг үзээ ядах ч юм уу момент руу бид нэг оруулж байгаа. Тэгэхээр эндээс бид нэр энэ зүйлийг харах байгаа. Энэ ерөөсөө бидний харах үнцэг итгэл үнэмшилтэй холбоотой байхгүй. Сайн гэсэн болгон руу хуйлраад эсвэл хоёр дээр нэгэнд хоёр тэнцүү дөрөв гэсэн болгоныг ингээ хүлээгээд байгаа. Тэнгүүд амьдрал гэдэг чинь өөрөө юм тоо биш байгаа байхгүй. Тэг дөрвөн айлан дээр 5 айлан нэмээд 9 гардаг гэсэн зүйл биш тийм. Миний сэтгэл ч гэсэндээ юм нөгөө тоогоор ингээ хэмжигдэх ингээ зүйл биш байгаа. Тэгэхээр хүн гэдэг зүйл чинь өөрөө юм нэг инстинкт, зүв мэдрэмж гэдэг зүйлээр бас үндэслэгддэг шүү дээ, тий. Энийг ч гэсэн нэг шинжлэх одоо ухаанаар ямар нэгэн байдлаар батлах гад таны ойлгомжтойгоор ингээ илэрхийлж хэлхийн тулд одоо нэг онлууд ч юм уу гаргаж ирсэн байж болно. Тэгэхээр би нөгөө юу хэлэхэд байгаа гэхээр хүмүүс харах үнцэг буюу нөгөө хандлага гэж ярьдаг тэр зүйл нь ямар байгаа вэ гэдгээс хамаарат нөгөө нэг хүлээлт үр дүн аливаад хандах зүйл бий болно. Тэгэхээр энэ хандлага болон нөгөө нэг
харах үнзий чи юу нөлөөлөд үүсгэж байгаа вэ гэхэд бидний итгэл үнэмшил аахгүй багаас үүдсэн итгэл үнэмшил. Тэгээд бидний нөгөө тэр итгэл үнэмшлэлээр ингээд дуран хийсэн тэрүүгээрээ л ингээд юмсыг харж байгаа. Гэтэл яагаад ч юм хин нэгэн хүнд ингээд дургу хэрнээ яагаад та дургу юм гэхээр хариултыг та мэдэхгүй байж болно. Гэтэл хариултын дээр уул ухамсаргууд байгаа. Тийм болохоор нөгөө сайн гэсэн болгонд руу ингээд бити хуйлраасай. Дээрэс нь нөгөө яг тарил хариулт өгч гэдэг зүйлийг ингээд заримдаа бас битгий хайгаасаа гэж хэлмээр санагддаг байхгүй юу? Яагаад тэгэхээр бидний сэтгэл мэдрэмж чинь тийм биш ээ. Харин тэрний оронд жоохон ингээд амьдралдаа ч юм өөрөөсөө пауз аваад хоошоо суугаад ингээд нэг эргэцүүлэхэд магадгүй таны дотор ороод ирж болохоор зүйл байгаамаа. Тэгэхээр ямар итгэл үнэмшлэлээр та дуран хийчээд юмсыг ингээд харахаар сөрөг байгаад тань муухай мэдрэмжийг төрүүлээд байгаа. Тэгэхээр та нөгөө хараад байгаа дурангаа эхлээд ажиглаа гэдэг нөгөө зүйлийг хэлмээр санагдаж байгаа. Тэгэхээр ер нь л бол ингээд хоёулаа саний өнгөрсөн яриануудаа ингээд бодоод үзэхээр нэг юм өөрийгөө таних нэг момент ч юм уу хүнд гарч ирдэм байна. Гэдэг бодлыг хүнд өгдөм байна. Тэгэнгүүтээ нэг ямар ч ажиглах юм байна. Тэгвэл ингээд яаж ажиглах хэрэгтэй вэ гэдэг талаас нь хамаалцъя л та. Тэгэнгүүт чиний хувьд бас ингээд өөрийгөө таних, өөрийгөө хайх процесс ингээд яаж явж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд юунаас илүү тийм мэдрэмж авдаг вэ? Харин одоо ингээд яг ийм сэтгэл судлал гэдэг энэ мэрэгчлэр ингээд сурахаар өссөн угаасаа нөгөө ийм шаардлагууд угаасаа л тавигддаг. Жишээ нь оюутан байхдаа ингээд хичээлүүд дээр янз бүрийн тестүүд ажиллах. Тэгэл тэрэн дээр ч ингээд жижиг сажгаарч болов би ер нь аль нэг шийдвэр гаргахтаа ингээд юм байна. Нэг юм энэ талаас нь харт юм байна гэдэг ч юм нэг ингээд жижигээр ингээд таниал бас явж байгаа. Тэгээд аяндаа угаасаа яг практик ингээд ажиллаад эхлэхээр нөгөө олон янзын хүмүүстэй уулзаад хүмүүсийг ингээд сонсоод эхлэхээр тэр дундаас бас ингээ ер нь бол айгүйх суралцдаг ш. Тэгэл хөссөн нөгөө өөртөө нуур тудлах ажиллах гэдэг юм чинь эхэлнэ. Миний хувьд зүгээр өөртөө хэрэгжүүлж байсан аргууд гэх юм бол яг нөгөө сэтгэл зүйчдийн мэрэгжил дэвшлүүлэх угаас сургалтууд дээр үйлчлүүлэгчид хийх гэж байгаа дасгалаа ч юм уу тухайн зүйлээ өөрсдөө дээрээ заавал турших ер нь бол хэрэг гардаг. Яагаад тэгэхээр үйлчлүүлэгч ямар мэдрэмж авдаг вэ? Яагаад сэтгэл зүйн зөвлөгөөнд ирэх нь чинь хүмүүсийн хувьд амар том юм сонголт байд юм бэ? Тэр хүртэлх зам яагаад юм урт байд юм бэ гэдгийг мэдрэхийн тулд өөрсдөө дээрээ турших хэрэг болдог. Тэгээд тэр хийжсэн зүйлс яг өөрийгөө би бүрэн таньсан гэж угаасаа хэлэхгүй. Гэхдээ жоохон ч гэсэн ингээд өөрийгөө ажиглахад анзаархад их тусалсан юм шиг санагддаг. За тэгээд ер нь нөгөө яг подкаст хэлж байхад чи хэлжсэн чинь нөгөө ажиглалт ер нь ингээд айгуух чухал гэдэг. Тэгэл яг л тэр ажиглах гэдэг юм руу л ингээд оруулж байгаа юм л та. Тэгэл за би ийм үедээ айгуу тайван бас болчт юм байна. Тэгээ би ийм үедээ илүү их ингээд сэтгэл ханамжтай тайван байд юм байна. Эрт хүчтэй магадгүй байд юм байна гэдэг зүйлсээ ингээд анзаарч байгаа нь би цаашдаа хийх сонголтоо яах вэ гэдэг рүү маань нэгсэндээ чиглүүлээд өгч байгаа. За би ер нь ингээд нэг юм төгссөн үедээ гаргасан шийдвэртэй дараа нь дандаа ер нь харамсаад идэг гэдгээ ажиглажлаа. Тийм чинь окей би дараа ийм үед шийдвэр гаргахгүй. Эсвэл урд үедээ би хүмүүст тухайн үедээ заавал ингээд нэг шийдлийг хайх гал те заавал шийдчихэж бүр ингээд нэг санаа амаргаад ингээд идэг. Гэхдээ ингэсэн юмныхаа дараа нь би харамсдаг. Тэгээ тийм болохоор ингэхгүй гэд тэгдэгч юм уу. Одоо энэ болгон маань л нэг өөрийгөө дээр нэг таних гэдэг рүү маань чиглүүлж өгч байгаа зүйл юм уу. За тэгээд сэтгэл зүйн бас тестүүд байна. Тэр бол яг нэг юм гарт баригдахгүй одоо чи ийм штэ гэдэг нэг өөртөө хэлж байгаа тэр зүйлсийг илүү нотлохотой баригдахгүйц хэмжигдэхгүйц болгож байгаа зүйл нь бол одоо чинь сэтгэл зүйн тестүүд те. Мөн тестүүд ингээ бөглөөд усны дараа одоо ер нь нэг юмсыг хүлээж авахтаа ингэдэм юм байна, стресс гэхээр ингэдэм юм байна. Тэгээд дараа нь ингэдэм юм байна гэдэг нэг юм ерөнхий хариултуудыг нөгөө хүнд одоо сэтгэл зүй репортууд гэж хэлдэг тийм. Тэгэхээр тэдгээр зүйлсээр өөрийгөө таньж байгаа юм шиг санагддаг. Тэгээ бас нэг айгүй сонирхолтой надад юм мэдрэмж төрүүлж исэн зүйл нь. Гэтэ тэр сэтгэл зүйтэй нэг холбоогүй. Тэр нь юу байсан гэсэн чинь ингээд яг ковидын үед ингээд миний одоо арьс ингээд бүр амар болоод одоо бол ингээд хамаагүй дээр төвшин дээрсэн байгаа. Тэгээд яг тэр амар ингээд болж ах үед бол яг юу хийгээ мэдэхгүй ингээд нэг юм сонио ингээд байдал сэтгэл зүйн хувьд ч гэсэн ингээд үрж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс өмнө ямар ч ингээд нэг юм би бол арьсны асуудал юмгүй байдаг гэсэн. Тэгэнгүүт ингээд найзууд одоо минь нүрэн дээр юм гараал, тийм юм гараал гэл нэг юм
нэг өсвөрнөсний дараа ч юм уу яг нэг 20 дөнгөж гарч байгаа үед нэг эмэгтэйчүүдийн арьсанд асуудал гарч ирдэг. Тэгэнгүүт би тэр үед ерөөсөө хүмүүсийг баг ойлгодгүй байсан юм шиг санагдаж байгаа. Одоо л би тэр үед хүмүүс айгүй зоригтойгоор юу гэж хэлдэг гэсэн юм. Юу сүртэй юу ч байхгүй л штэ. Эсвэл жийл ингэж хараад байгаа тэрнээс биш ерөөс хүмүүс анзаарахгүй энэ төр гэдэг айгүй зоригтой хэлдэг гэсэн юм шиг санагдаж байгаа. Тэгээд яг өөрөө өөр дээрээ тийм асуудал тулаад ихэсэн чинь ингэж жижигхэн юм гарах чинь хүртэл ингэж ямар их ингэж сэтгэл зүйд нөлөөлж идэв нөгөө хүмүүстэй уулзмаагүй санагддаг өөртөө итгэлгүй болдог гэл тэр болгоныг ингэ мэдэрч байгаа байхгүй. За тэгээд тэр үедээ хэрэгжилж байгаа аргамууд маань юу хийж гин үү гэхээр нөгөө сандарч байгаа штэ хүн чинь сандарч байгаа ичж байгаа санаа зовж байгаа. Тэгчингүүт зөв хэн хүний байж болох юу гэж сайн гэж зүс тэр бүх юмыг ингэ хэрэгжилж байгаа байхгүй. Тэгэл баг ингээл үнтэй хийсэн чамаагүй ингээл аавна. Эсвэл ингээд энэ уул нь ингээл дэлгүүртэйдэг хямдхан гэхдээ ингээд арьс чи өстой гоё ойлгох шиг гэлтчих юм бол тэр үнийг ч гэсэн ингээл аал хэрэглэл. Тэгэл сандарсан хүний үйлдэл байгаа байхгүй. За тэгээд аяанда ингээд жоохон арай гайгүй болоод арай 50 төлөвтэй очиод бодсон чи юу гэсэн бэ гэхээр баг арьстайгаа ингээд нэг харилцаж сурсан гэх юм уу. За өнөөдөр ийм хоол идчихлээ. Тэгэхээр маргааш тэгж магадгүй учраас арьсаа өнөөдрөөр ингэ арчилчих. Эсвэл би ойрд маш их ажилтай ингээд ялтарсан байгаа учраас арьсаа илүү их ингэ. Тэгсэн чинь тэр яг өөрийгөө олж байгаа юм шиг надад санагдсан. Өөрийгөө айгүй ойлгоод байна. Тэгээ би өөртөө харилцаж сурж байгаа юм шиг санагдсан. Би ингэчлээ. Тэгэхээр ингэсэн нь илүү дээр байх. Гэт би нэг гарч хийжийг олоод байна шүү дээ. Байнга ингэ хэрэгэлдэг тосоо чинь өнөөдөр алгас чи яа гэхээр тийм гэдэг нэг юм шалтгаануудаа мэдээд нэг юм хийгээд шүү дээ. Тэнгүүд яав жишээ нь арьсан дээр байгаа боловч энэ ч гэсэн өөрийгөө ойлгож байгаа, өөрийгөө олж байгаа ингээд нэг миний аялал юм шигсэн. Тэгээ надаа яг тэрийг нэг мэдэрсэн өдөр амар гоё байсан. Тэгэл за хүний сэтгэл зүйн процесс ч гэсэн нэрээ яг ингэж явагддаг байх та гэж бодогдчихсэн. Тийм ээ. Чамайг яг нэг тэр үед өөрийгөө олсон юм шиг санагдсан гэсэн шүү дээ. Тэгэнгүүт тэр нь миний толгойн юм болоод ирсэн байхгүй. Би нэрээ хизээ энэ чинь би юм биш дээ гэдэг мэдрэмж авлаа гэж бодохгүй юу. Тэгсэн чинь ямар үед би тийм мэдрэмж авсан бэ гэсэн чинь өөрийгөө хүлээн зөвшөөрсөн, шүүмжлэлээ багасгасан, эсрэгээрээ нөгөө нэг өөртөө талархаад, өөрийгөө хайрлаад ирэх үед яг нэг юм миний дотор нэг би байна да гэдэг мэдрэмжийг авч ирсэн юм шиг санагдлаа хоёр хүнийхээ хувьд. Тэр гэхдээ айгүй олон юм уналт басалтын дараа басан байгаа байхгүй юу. Тэгэхээр хүлээн зөвшөөрөх, ажиглах, ухамсарлах гэдэг үгсийг хүн болгон өдөрсөндөө маш их сонсож байгаа хэл та. Гэхдээ энэ үний нөгөө үн чанарыг бид нэр сайх хэрэгтэй юм шиг байна. Хүлээн зөвшөөрнө гэдэг чинь яг байгаагаа нь хүлээн зөвшөөрөх хэлээд байгаа байхгүй юу. Гэтэл эсэргээрээ одоо хүүхдээ ч юм уу айгүй яагаад гэх юм удаа яриад их хурдан ярьдаг болгомоор байна. Айгүй дуу цэд байгаа гэх юм хурдан одоо олон үг ярьдаг болгомоор байна гэдэг штэ тэ эцэг эхчүүд тийм зүйрлэлж ашиглавал тэгэхээр нөгөө нэг ийм зүйлгүйгээр удаан байвал удаанаар намхан байвал намхнаар нь тэ яадаг чи хаяа жоохон огцомдохгүй байдаг бол тийм огцом гэдгээр нь ингээд хүлээж авахыг хэлээд байгаа байхгүй юу. Би юм байна. За надад эднэр байна гэж эхлээд хүлээж аваад тэгээд засах хэрэгтэй, учрыг нь олох хэрэгтэй байгаа зүйлүүд тэрэн дээр ажиллах хэрэгтэй байгаа байхгүй юу. Шүүмжлэхгүйгээр, үнэлгээ өгөхгүйгээр тэгээд ирэхээр ингээд яг дотор хүмүүс баярлдаг юм шиг. Тэгэл хин чинь би юм биш тэг гэдэг юм бодлоод орж ирдэг юм шиг. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг талархах хэрэгтэй юм шиг. Одоо нөгөө талархахаар илүү тасгалууд болгоод сэтгэл зүйч бас ашигладаг шүү дээ тий. Тэгэхээр эн чинь нөгөө хиймлэр ингээд худлаа сэтгэл хөдлөл үүсгэх гээд байгаа даа биш жинхэнэ талархах зүйлүүдийг өөрөөсөө хайгаад болохыг хэлж байгаа. Гэтэл бид нөгөө нэг нийгмийнхаа дүрд өөрийгөө багтаах гад нэг сайн одоо сайн сэтгэл зүйч болох, сайн аав, сайн ээж ч юм уу тий эсвэл нэг амжилттай одоо нэг өрхийн тэргүүн ч юм уу болох нийгмийн дүрд өөрийгөө багтаах гэдэг энэ төрсүүдэд оруулаад иддэг. Гэхдээ миний би нөгөө тийм төрсүүдэд орох албагүй эхлээд зүгээр ингээд ямар ч төрсдөөс хамаагүй хүлээж авах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр хүлээж авахын тулд эхлээд өөртөө танилцахын тулд эхлээд ажиглаж ухамсарлах хэрэгтэй гэдэг санаа байгаа. Тэгэхээр яг саяных шиг тийм нөгөө ажиглах тийм моментуудыг өөртөө гаргаж өгөх хэрэгтэй юм шиг. Дээрээс нь чи өмнө нөгөө тэмдэглэл хөтлөх талаар ярьсан шүү дээ. Тэмдэглэл хөтлөх нэг талдаа бас хүн аюул нөлөөлдөг санагдаж байгаа. Тэр нөгөө хин нэгэнд яах вэ гэж ярьж байгаа зүйл биш толгойд байгаа бүгдийг гаргаж байгаа. Магадгүй та зөвхөн өөрийнхөө ямар үедээ би уурлаад байна уу гэдгийг тань мэдмээр байгаа бол
өдөртөө өнөөдөр уурлсан уу? Ямар үед би уурлсан? Уурлаад би юу хийлээ гэдгийг тэмдэглэл үлдээчих болно. Магадгүй нэг 7 хоногийн дараа сарын дараа нэгээд харахад хөөх ийм үед уурлсан баг та яагаад уурлсан бол гэж нэг юм өөртөө ярилцах моментууд гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг өөрийгөө танина гэдэг нэг ажиглахаас ухамсарлах танин мэд хүлээн зөвшөөрөх. Тэгээд тэрийг өвөлдөж эхлэх нэг юм процессыг давдаг юм шиг надад төсөөлөгдөд идэв. Тэр нөгөө юм сэтгэл зүйн одоо юм ур чадварууд чинь хүнд угаасаа төрөлхөөсөө л ийм хүн гэхээс илүүтэй яг мэдээж ингээд яг судалгаанууд шинжлэх ухааны нотлохоонууд бол ийм генийн төрөлхийн өгөгдөл байдгаа гэдгийг бол хүлээн зөвшөөрöd байгаа. Тэдгээр зүйл нөлөөлж байгаа гэж үзэж байгаа. Гэтэ үүнээс илүү нөлөөлж байгаа зүйлс нь орчны одоо хүчин зүйлс ч юм уу яг тухайн хүний үйлдэл хийгээд байгаа яг нийгмийн амьдралд оролцоод байгаа эдгээр зүйлс чинь энэ үедээ бий болгосон зүйлс чинь нөлөөлөд байгаа гэдгийг бол одоо ингэ гаргаж ирээд байна шүү дээ. Тэгэхээр энэ болгон маань дандаа суралцаж болдог ур чадварууд байгаа байхгүй. Ахиулж болдог. Угаасаа л ууртай хүн эсвэл угаасаа л гунигтай хүн дандаа л эмордог хүн гэж жишээ нь байхгүй. Яг тэр хүний тухайн нэг нөхцөл байдлуудад хийгээд байгаа хамгийн тохиромжтой гэж тухайн үедээ ашиглаад байгаа аргууд нь л энэ байгаа байхгүй тий. Хүмүүстэй харилцаа болчихно тэр хүнд одоо дайраа дээр санагдаад байгаа учраас чинь тэр аргыг сонгоод байгаа ч юм. Тэгэхээр аль болох тэр угаасаа л төрөлхөөсөө ч юм уу тий. Тэр нэг юм үгнүүдийг жоохон холдуулаад гэх юм уу. Яаж болох уу гэдэг тэр нэг сайн шийдлүүдийг олох гээд өөрөө дахин ингээд нэг хийгээд туршаад үзээсэй гэж л одоо хүсмээр байгаа хүмүүсээс. Тэгээд эн чинь ерөөсөө цэвэрлэл хувь хүний өөрийн л хариуцлага, өөрийн шийдэл яг таны гарц жинхэнэ байгаа зүйл чинь л энэ байгаа байхгүй. Тэгээд яа ч юм энэ подкастыг нөгөө нэг ингээ хоорондоо ярилцсан чинь надаа яг нэг сүүлд уншсан номон дээрх ингээд нэг агуулгууд л ингээ санаанд ороод байна л та. Тэгээд тэр нь би Сиддхарта гэдэг номыг уншсан байхгүй. Тэгээд тэрэн дээр нэг Сиддхарта гэдэг хүн өөрийгөө олох ингээд нэг юм аялалт гараал явал янз бүрийн юм тэр нөгөө муу мухай зан чанаруудтайгаа нөгөө хорвоо дэлхий дээр байгаа янз бүрийн мэдрэмжүүдтэйгээ тий ингээд тулаад тэгээ эцсүүлдээ өөрийгөө яг нөгөө олж таних одоо тэр нэг аяллахын л тухай гараад байгаа хгүй яаж яаж яваа ямар үр дүнд хүрч байгаа юм бэ гэдэг тухай. Тэгэхээр энэ нөгөө нэг өөрийгөө олж таних гэж ингээд хичээж байгаа аялал чинь дандаа сайхан ингээд зүйлсээр дүүрэн байх боломжгүй. Угаасаа дандаа сайхан зүйлсээр байгаад байвал таны энэ аялал чинь яг нэг бүрэн дүүрэн явж чадчихна уугүй юу гэдэг дээр тавс анхаарах хэрэгтэй бай. Хүн атаархдаг, бусдад одоо өс сандаг жишээ нь хүмүүсийг үзэн яддаг гэд эн чинь ерөөсө хорвоо дэлхий дээр байж болохгүй муу зүйл ерөөсө биш. Хүн болгон ийм мэдрэмжүүдийг авдаг, ийм сэтгэл хөдлөлүүдийг мэдэрдэг. Энд чинь харин хэвээ. Гэхдээ гол нь бусдад атаархлаа гэхэд тэр атаархсны дараа хийж байгаа үйлдэлээ та ямар ойлгох вэ гэдэг л айгуу чухал гэх юм уу. Тэгээ тэр атаархсны дараа хийж байгаа үйлдэл чинь өөрт чинь бас бусдад тохирлгүй та сонголтыг хийгээд байгаа бол энэ яг нөгөө сэтгэл зүйн хувьд өөрийгөө ажигласан, таньсан тэр одоо нөгөө гарч ирлүүдийг олж харсан хүмүүсийн үйлдэл юм аа гэх юм уу. Тэгээд тэр номон дээр нэг юм гоё хэсэг гардаг байхгүй юу? Тэгээд тэрэн дээр юу гэж гардаг вэ гэхээр хайх гэдэг үг зөвхөн нэг л зүйлд ингэж чиглэдэг. Хүн юмыг хайхдаа одоо за жишээ нэг маш шуурт ингээд нэг юм одоо текст өгүүлэл ингээ уншиж илаа гэж бодъё. Тэнгүү тэндээс стресс гэдэгтэй л холбоотой хэсгүүдийг хүн хайна гэдэг ингээ бодчих юм бол зөвхөн тэр стресс гэдэг л үгнүүдийг хайгаал ингээ олоолах юм л те. Тэгэхээр хайх гэдэг бол ингээ зөвхөн нэг л зүйлд ингээ чиглэж байгаа. Харин олох гэдэг нь ямар нэг зүйлийг одоо ингээ шүүлтүүргүүгээр хүлээж авахыг ингээ хэлж байгаа юм аа. Тэгээд та хайгч байсаар л байх уу гэж тэр номон дээр гардаг байхгүй. Тэгэхээр энэ хоёр үг бас хүн өөрийгөө таних нөгөө эрх олох гэдэг их чиглүүлэх нэг мутаг агуулгатай юм шиг санагдав. Сайн нөгөө номны хадлаач яриад олох хайх гэдэг үгийг онцлоод хэлсэн чинь бид нэр магадгүй нөгөө нэг ийм идеал дүр байгаа шүү дээ. Миний хүсэж мөрөөддөг тэр дүрээ ингээ бүтээх гэж зөвхөн тэмлүүгээл төлөвлөл ингээ хайдаг гэж магадгүй юм шиг санагдлаа. Тэгэнгүүт олон гэдэг чинь одоо жишээлбэл нэг шил хагарсан байлаа гэж бодоход
бүх хэсгүүд жижиг том хамаагүй ингээ хэсгүүдийг олж ингээ эвлүүлнэ шүү дээ. Тэрнтэй адилхан миний сайхан муухай том жижиг ямар ч хамаагүй ингээ зүйлийг би ингээ түүж олж байгаад ингээ тэндээс өөрийгөө хайх байгаа хгүй тийм. Тэгэхээр яах чаргагүй нэг өөрийгөө танин мэдэх гээд ингээ хайгаад олох гээд явж байгаа энэ аялал донд маань нэг юм одоо аялал гарахад надад одоо таяг ч юм уу дээ эсвэл нэг өөр хүчиндээ халуун цай хийгээд гардаг тийм хэрэгслүүд хэрэгтэй байдагтай төстэйгөр намайг одоо өөрийгөө олох аялал гарахад надад яг юм багаж хэрэгсэл хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй хэрэглэлтгүүнүүд. Тэгмүүд миний бодлоор хамгийн ихний энэ хэрэглэлтгүүн нь саяны л дурдаж явсан нөгөө ажиглаж ухамсарлах. Тэгэхээр ажиглаж ухамсарлах гэхээр айгүй энгийн юм байгаа юм шиг хэдийч бас энэ өөрөө том зүйл. Гэхдээ бидний өдөр тутамдаа хийж болохоор машины харж явж байхдаа хэсгээ ингээд зүгээр тайвшраал нэг амьсгалаа аваад нэг хошоо суугаад за юу болов гэх нэг өөрийнхөө мэдрэмжийн нэг юм чагнах моментуудыг заавал зориулах хэрэгтэй байгаа хгүй. Тэгээд ажиглахдаа надад хамгийн чухал санагдсан зүйлсийн нэг нь нөгөө бүү шүүмжлэрээ гэдэг зүйл. Бид чи хэрэг би хүн юм байна. Таагүй ингээд надад ийм таагүй мэдрэмж байдаг, таагүй зам байдгаа би харнаа. Гэтэ тэрийг ингээд битгий шүүмжил. Өөрийнхөө нэг хэсэг ингээд болгож аваа гэсэн. Жишээлх юм бол сэтгэл хөдлөлүүдийг бүү шүүмжил гэж хэлдэг шүү дээ тий. Уурлаад байгаа нь буруу биш, ууралчаад юу хийгээд байгаа вэ гэдэг дээр л буруу зөв гэдэг үнэлгээ өгөө. Хатаархаад байна гэдэгт битгий үнэлгээ өг. Бид нар нөгөө нэг жоохносоо хатаарх нь одоо уурлын гуниглын гомхон гэдгийг ингээд сөрөг гэд үздэг учраас сэтгэл хөдлөлийн үнэлээд байдаг. Яг үүндээ сэтгэл хөдлөл өөрөө үнэлэгдэх зүйл биш байгаа хгүй тий. Буруу зөв сайн муу гэж. Харин тэр сэтгэл хөдлөлийг мэдэрсэн дараа юу хийгээд байгаа вэ гэдгийг л яг та үнэлж болно. Тэр сэтгэл хөдлөлөө битгий үнэлээ. Тэгээ бид нар ч гэсэн нөгөө эрхтнүүдэд үнэлдэг үстэй тий. Энэ чих ингээд яахгүй харахгүй байна. Тэр чи муу гэдэггүйтэй адилхан өөрийнхөө нөгөө нэг сэтгэл хөдлөлийг бүү шүүмжлээ. Түүнтэй адилхан өөрийнхөө нөгөө нэг зам байдлуудыг өөрөөсөө олж хараад байгаа сайн муу зүйлийг битгий шүүмжил. Тэр л таны нэг хэсэг тэр бүхэн чинь одоо нийлж таныг цогцолгоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь хэцүү. Хаяа өвдөлттэй, хаяа ичмээр санагдаж болно. Гэхдээ зүгээр шүү дээ. Тэгээд нэрнээс хажууд нэг юм сөрөг мэдрэмж мэдэрхэн зүгээр штэ гэж ингээ хэлэх хүн аюул тайвшрал өгд юм л шүү дээ. Хатаархсан юм уу? Хатаарх зүгээр штэ. Харин гэдэг дараагийнх нь эсвэл уртлынх нь яагаад хатаархсан гэдэг рүү бид нэр харах байгаа байхгүй. Тэгэхээр та ч гэсэн өөртөө хэлээрээ сөрөг байх нь таагузан харах нь зүгээр штэ. Харин яагаад тэгж мэдэрсэн юм бол тэгснийхаа дараа яагаад та тийм үйлдэл хийсэн бол гэдэгтэй л одоо цаг зарцуулж ажил энэ л өөрөө нөгөө өөрийгөө олох процесс юм гэсэн гэж байна. Тийм. Тэгээ саяны нөгөө нэг одоо шүмжилэхгүй байх, хүлээж авах гэдэг ингэж штэ тий. Яг энэ нэг шүмжилэхгүй байх гэдэг юм. Би угаасаа тэ өмнө зөндөө сонсч ирсэн. Шүмжилэхгүй би чадна штэ гэж хүмүүс хэлэх байх. Эсвэл хүлээн зөвшөөрөх гэхээр тэгэл одоо тийм л юм байна хүлээгэл авчиг гэж гэдэг юм хүмүүсний юм. Зарим хүмүүс тамархан санагдаж магадгүй. Гэхдээ зарим хүмүүс бас хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ энэ бүхэн маань яг хүнийг үгээрээ шүмжилэхгүй одоо байх. Эсвэл үгээрээ ингээд би хүлээ зөвшөөрж байна гэд ингээд хэлэх их жинхэнэ сэтгэлдээ нөгөө ухамсараараа ингэж мэдрэх хоёрт бас их зай байдаг юм шиг ингээд санагдаж байгаа юм. Тэгээд би сүүлийн үед ингээд нэг юмнууд уншаад хахад нэг ийм зүйл анзаарагдаад байгаа байхгүй юу? Яг ингээд хүмүүсийг сэтгэл зүйтэй ер нь ингээд анхаар өөрийгөө хайрл гэдэг ийм мессеж дэлхийд даяар л ер нь маш ингээд хүчтэй явж байгаа. Өөртөө анхаарах, сэтгэл зүйтэй анхаарах нь чухал гэх ийм мессеж ингээд явж байгаа. Гэхдээ үүнтэйгээ яг дагаад нэг ийм мессеж ерөөсөө ингээд баг улмал ингээд их болоод байгаа юм шиг харагдаад байгаа хгүй. Тэр нь юу гэхээр ерөөс сэтгэл зүйн байдал чинь тогтургүй байх нь эсвэл өөртөө ингээд анхаарч байна гэдг нь хувиа хичээсэн зүйл биш гэдэг тийм мессеж айгүй их ингээд хараад байгаа хгүй. Өнөөдөр өглөө хүртэл ингээд харсан одоо ингээд энэ зүйл чинь selfish биш ээ. Ерөөсөө хувиа хичээж байгаа гэсэн үг биш ээ. Тэгээд би юу гэж энэ дээрээс юу гэж бодсон бэ гэхээр хэдийн ингээд хүмүүсийг сэтгэл зүйтэй анхаар гэдгийг нуурайлаад байгаа ч гэсэн нөгөө хүмүүс сэтгэл зүйтэй анхаарах хэрэгтэй байна. Өөрийгөө илэрхийлэх зүгээр юм байна гэл илэрхийлэл би гунигтай байна. Би гутралд орсон тий. Эсвэл надад ийм асуудал байна гэд хэлэнгүүт хүмүүс нөгөө шүмжилдэг, нөгөө хүнийг шоолдог. Тэгэд чи ийм юмд гуниглаад тахтай хавтэ гэж ингэж хэлдэг. Тэр хандлага байсаар л байгаа юм байна.
Тийм учраас энэ чинь ерөөсөө хувиа хичээж байгаа зүйл биш шүү гэдэг энэ мессеж улам их ингээд гараад байгаа юм байна гэж харж байгаа юм. Тэгэхээр яг магадгүй та ингээд үгээрээ те би бусдыг шүмжилдэггүй гэж байж болох ч та хандлагаараа эсвэл үйл хөдлөлөөрөө ч бусдыг шүмжилдэг байж магадгүй. Тэгэхээр энэ байдлаа аль болох дууруулахыг ингээд хичээгээрээ би ч гэсэн магадгүй заримдаа өөрөө анзаарахгүй юм үйлдэлүүдийг гаргацдагч байж болох. Гэтэ ийм зүйл байгаа бол үгүй би сая ямар муухай зан гаргачваа те ямар муухай хандлага гаргачваа гэж өөртөө хүлээн зөвшөөрөөл тэр муухай зүйлстэйгээ ичмээр санагдсан эвгүй байдалд орсон зүйлстэйгээ нүр тулгараад аль болох энэ зүйлсээ өөрчлөх гэж илүү өөртөө бусдад тохирлгүй болох гэж хичээгээрээ. Бас энэтэй холбоотой нэг хэлмээр байдаг зүйл нь одоо жишээ нь хүмүүс өөрийнхөө юм сөрөг одоо талуудыг ч юм уу сул талуудыг ингээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л одоо харчингуудаа юу гэж хэлдэг вэ гэхээр би тэгэхээр болцсон, барьцсан, дарцсан гэж жишээ нь айгүй хэлдэг. За тэгээд манай пэйж дээр ч гэсэн айгүй хандлт авсан нөгөө юм үг гэдэг чинь нөгөө Зигмунд Фройдийн дарагдсан сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд хэсэг хугацааны дараа эргээд бүр ингэж хүчтэйгээр гарч ирдгээгээд тэгэхээр та дараал байх юм бол эсвэл зүгээр барайл байх юм бол дахиад дараагийн таны асуудлыг бий болгоод гараад ирнэ. Дарах, хорих, барих кийг орно. Яаж зохицуул сурах вэ? Яаж тохиромжтойгоор тэгвэл илэрхийлж сурах вэ? Гэдэгтээ илүү их төвлөрөөд үйлдэлүүдээ нөгөө багц хэрэгслээ таягаа тий ууланд алах хэрэгтэй гэж гулгахдаггүй болох нь гутлын гадар өмсдөг юм аа ч юм. Тийм багц хэрэгслээ бүтээгээрээ гэж хэлдэг. Тийм. Тэгээд дараагийн нэг зүйл нь магадгүй бид нар хин нэгнээс тусламж авах хэрэгтэй байх. Хүн болгонд би хувьдаа бодохдоо хүн бүрт өөрийнхөө нүг танин мэдээд өөрийнхөө учрыг олох потенциал боломжууд байгаа. Тэгээд ажиглана гэдэг чинь өөрөө юу ч шаардахгүй надад ч танд ч хүн болгонтой харах байхгүй. Харин хин нэгнээс тусламж авах нь өөрийнхөө таних аяллаа процессыг хурдлуулж магадгүй цаг хугацааны хувьд. Тэгэхээр та нэг л учраа олохгүй яхаа мэдхээ байгаад ажиглаад олсон хэдий ч эсвэл дотроо аюу тэмцэлтэй байгаад байх юм бол энэ нэг талаа хин нэгнээс тусламж авах гэсэн тохиол бий болно. Тэгэхээр энэ бол зүгээр хэвийн таасуултаа гэсэн үг биш. Тэгэхээр сэтгэл зүйчтэй очиж уулзах ч юм уу те эсвэл хин нэгэн одоо эрдэмтэй хүмүүсээс мэдээлэл сонсох за магадгүй номнуудаас мэдээлэл хайх ч юм ингээд эд юмсаас болон хүнээс тусламж хайх нь өөрөө зүгээр зүйл таны энэ аяллыг хурдлуулж магадгүй гэж хэлмээр байна. Бас нөгөө тэр тусламж авж байгаа хүмүүс нь таны гэр бүлийн найз нөхөд ер нь хэмжиж болно шүү дээ. Илүү бас нөгөө мэрэгжлийн тусламж үзүүлж чадах хүмүүс бол мэдээ сэтгэл зүйчид сэтгцэн эмчнэр тэгэхээр ийм хүмүүст бас хандаж үзээрэй үргэлжлэхий аваарай гэж хэлмээр нь. Бараг сэтгэл зүйч хүн болгоо өөрсдөө сэтгэл зүйчдэр атсан байдаг. Угаасаа техийг шаарддаг. Тэгээд ийм аялал хийснийхээ дараа хизээж хүмүүс харамсдаггүй. Тэгээд тийм учраас бас мэрэгжлийн хүмүүст нь хандаад хэрэгтэй тусламж авч байгаарай гэж хэлмээр. Тэгээ нөгөө аялал гэдэг үгийг сонгосон чинь надад тийм гоё төсөөлөл болж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо хүн болгон энэ аялалд гараад явж байгаа. Тэр хүн болгон энэ аялалд гараад явж байгаа гэж хоёлоо төсөөлөе л та. Тэгэхээр аялалд явж байгаа хүмүүст зориулаад чи хаа зүгээс сэтгэл зүйчийнхаа зүгээс юу хэлмээр вэ? Одоо ингээд яг энэ подкастн дээр хоёлаа ингээд хүргэе гэсэн юм санаанууд байгаа шүү дээ. Тэгээ энийг яриад байсан чинь бүр ингээд тэрийгч хэлэх бүр ерөөсөө дуусахгүй байгаад байл та. Тэгэхээр энэ өөрөө айгүйх юм өргөн сэдв байх шиг байна. Тийм учраас яг би сая нөгөө чиний хэлсэн санаанууд дээр нэмээд хэлсэн зүйлсээрээ гол ингээд санаануудаа баг хэлчих шиг боллоо. Тэгтээ хүмүүст юу ч ингээд хэлмээр байна юу гэхээр зарим ингээд зүйлс одоо 2 дээр 2-ыг нэмэхээр 4, 2 дээр 3-ыг нэмбэл 5 гэдэг шиг хариулт нь одоохондоо тодорхой биш гэж магадгүй. Бидний сэтгэл, бидний бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл эдгээр бүгдээрээ гарт баригддаггүй зүйл. Бидний нүдэнд яг энэ аягийг харж байгаа шиг ч юм уу, жипитээр нэнийгээ харж байгаа шиг ингээд харагддаггүй, баригддаггүй тийм зүйлс. Тэгээ тийм учраас би юм байсан гээд бус хүн тийм байх албатай гэсэн үг бас биш. Тэгэл энэ болгон дээр л яалтгүй нөгөө хүлийн зөвшөөрөл гэдэг зүйлс бас ингэ яригдах гэж байна л та. Тэгэхээр зарим зүйлсийг заавал ингээл нэг дор бүгдийг нь шийтгэл эсвэл заавал эцгийг нь хариуг ингээд олох гээд нэг монголчууд нэг адгах гэдэг үгээр ярьдаг шүү дээ. Тэгэх гээд байх ингээд албагүй шүү. Таны сэтгэл гэдэг чинь математикийн тоо биш учраас
хариулт нь олдохгүй байж магадгүй. Гэхдээ хариулт нь олдохгүй байх юм бол арай нэг өөр аргыг та хэрэглээд үзье. Аяллаа арай нэг өөр баруунаар нэвцсэн бол зүүн тал руу яваад үзье. Эсвэл жоохон чиглэлээ градусыг өөрчлөөд үзээл гэсэн үг. Тэгээд энэ хизээч одоо нэг хүний харамсдаг ийм үйлдэл аялал биш учраас гой сайхан мэдрэмжүүдийг аваад энийг улмал үргэлжлүүлээд байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд нэг удаа надаа нэг хүн бас хэлж ийсэн. Тэгээд тэр нь юу гэсэн бэ гэхээр ингээ хороо дэлхий дээр чинь зөндөө олон мэдрэмжүүд байгаа. Тэгээд тэр хүнд хэцүү мэдрэмжээсээ чи ингээ битгий зүгт гэдэг зүйлийг хэлж ийсэн байхгүй юу? Ичмэр мэдрэмжүүдийг эсвэл хүн ингээл хайрлаж дурлал айгуу гоё догтлол эсвэл бүр тэрэндээ гунж гутраал те ерөөсөө энэс цаашаа гарц гаргалаа байхгүй юм шиг санагдал энэ бүх мэдрэмж чинь угаасаа мэдэрч ижил хүн өөрийгөө тань тийм болохоор өөрийгөө битгий ингэж хоригвол энэ бүх мэдрэмжүүдийг мэдрэх хэрэгтэй гэж хэлчихсэн. Тэгээ тэр надаа өнөр тийштэй би чи яага ичиж болтгүй ер нь яага гутарч болтгүй гэж өөртөө хэлчихсэн. Тэгээ яг тэр шиг зүгээр л хүлээж аваарай гэж хэлмээр. Тийм. Тэгээд бид нийгэм маань өөрөө нөгөө болон болохгүй, тийм үгүй, сайн уу ч юм уу нэг юм хоёр туйлын ихтгэл үнэмшлээ биднийг хүмүүжүүлээд байгаа юм шиг байгаа. Тэгэнгүүт зөвхөн нэг асуултанд тийм юм уу үгүй юм хариулцах гэдэг тийм. Гэтэл тийм үгүйгээс өөр хариулт байж болох байхгүй. Магадгүй танд хариулт орж ирэхгүй байгаа нь өөрөө хариулт байж болно. Магадгүй юу ч хийхгүй байгаа ч өөр үйлдэл гэж болох байхгүй. Тэгэхээр бидний сэтгэл хөдлөл одоо мэдрэмж энэ амьдралын үйл явц гэдэг чинь ингээд хитгэн юмны заах баригддаг зүйл биш. Заримдаа тодорхойгүй байгаа нь өөрөө танд хариулт болж ирж болох байхгүй юу? Тийм учраас зүгээр л өөртөө хамт байгаад ажиглах хэрэгтэй гэдэг санааг үзэгчтэй өгөхгүй байгаа. Тэгэхээр 52 дахь сарын сэдвийн хүрээнд ингээ ярилцахаар айгүй өргөн сэдв байгаад байна л да тий. Хаал юм ургаж гарч ирээл. Зөвхөн нэг өөрийгөө ажиглахын тулд яаж болох вэ гэдгийг нэг ярмаар эсвэл нэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг чинь ингээ хуваалцаад ярмаар урсгаар сэдв байна гэж бодож байна. Тэгэхээр сонсогчдын маань хувьд ямар ингээд одоо хэсгүүд нь танд илүү тод үлдэж байна эсвэл энэ хэсгийг илүү дэлгэрүүлээд яриасай гэж одоо таны дотор төрсэн мэдрэмж байх юм бол манай подкастны дээр комментээр үлдээгээрэй гэж хүсэж байна. Тэгэхээр бид нэр боломжоор одоо өргөжлүүлэн бичих бас боломжтой тийм. Тэгэхээр бид нар бол ингээд өөрийгөө таних аялалд явсаар байгаа юм байна. Тэгэхээр өөрт хэрэгтэй хэрэглэгдэхүүнүүдэд цуглуулад авч яваарай. Хэрвээ хэрэглэгдэхүүнээ хаанаас болохоо мэдэхгүй хин нэгнээс тусламж хүсээрэй гэж хэлмээр байна. Тэгээд энэ удаагийн маань подкаст нэвтрүүлгийг энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн өөрийнхөө хамгийн сайн найз нь хамгийн сайн төвшөлт урна байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Сэтгэл зүйн олон төрлийн асуудлууд бидний амьдрал өдөр бүр тохиолддог. Хүүхдүүдээ хэн нэгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л та. Яг тийм харьцуулж байна гэдэг чи ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болоо. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээдээ хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал Ямарваа асуудал тулгархад, ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовнох зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гэд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.